бичлэгийг сууж ин. Тэгээд миний бичлэг хийдэггүй хамгийн том шалтгаан юм бол би та нараас жоохон хичээд идэг байгаа. За тэгээд миний нүүр мөн дээр нэг юм гарцсан ч муу харагдаж байгаа. Гэхдээ яагаад ч өнөөдөр бичлэг хиймээр санагдаад тэгээд хий сууж болохоор та нар миний нүүр рүү харах биш, миний яриаг сонсоорой. За тэгээд өнөөдөр юу гэж байгаа гэхээр би өнөөдөр нэг хүүхдэд каллиграф бичиж өгнө гэдээ амлацсан. Тийм болохоор яг бичгийнхээ хажуугаар та нартаа каллиграфийн талаар хэдиймэлээд тэгээд дээрэс нь хамтдаа юм бол каллиграф бичнэ бичлэгээрээ. Гэхдээ яг нэг бичлэг нь багтааж ингээд та нарт бүх мэдээллийг өгч чадахгүй. Тэгээ бас би амар тийм лаг биш. Тийм болохоор зүгээр энэ бичлэгээр дамжуулаад та нар сурна мөн гэсэн баталгааг бол биелэхгүй. Тийм. Гэхдээ зүгээр яг юу байдаг юм бэ ч юм уу, тэг ямар хэрэгсэл шаарддаг вэ? Нэг тэр талаар нэлээд жоохон ярьж өгье гэж би бодсон юм. За би каллиграфиг яаж сурч ирсэн бэ гэхэд хүмүүс надаас амар асуудаг. Би каллиграфиг болохоор 9 дугаар ангидаа сурч ирсэн. 10 жил дууланд суугаад тэгээд сурч ирсэн. Одоо сураад юу нь бол 4 жил болж байгаа юм. Тэг каллиграф болохоор өөрөө ингээд ер нь тогтмол бичихгүй бол, тогтмол тавтахгүй бол жоохон сайжирдаггүй. Ер нь сайжирдаггүй. Каллиграфч вэ, ер нь лежинч вэ, биелэлийг нь болохоор хичээл зүтгэлийн үр дүн гэж илүү хэлэх дуртай. Яг одоо гарын эвдүүд ч юм уу, тэр одоо нөгөө авьяас чадвар гэхээс илүүтэй ер нь бол хичээл зүтгэлээс айгүй хамааралтай байдаг. За энэ бол тэгээ юм байна. Тэгээ миний өрөө мөрөө жоох замраг байгаа битээ таавараа. Зүгээр гинт энэ бичлэгийг хийж би бодоод тэг хийсэн байгаа. Ямар хэрэглэгдэн, ямар хэрэгсэл хэрэгэлдэг талаар та нарт харуулъя. За миний хувьд гэх юм бол каллиграфиг яг одоо нөгөө нэг мэрэгчлээ болгоогүй лөө цагаараа бичдэг гэх юм уу. Тийм болохоор яг амар их тийм хэрэгсэл надад байдаг. Үндсэн хэрэгтэй зүйлс гэх юм бол ихтэн болохоор хэсгийн ягаа. Энд амар бэмэр удаа хэрэглэж байгаа юм болсон. Каллиграфиг өөрөө нөгөө нэг модо цааснаа бичдэг болохоор цаасаа жоохон нэвтээд идэхгүй. Тийм болохоор энийг доороо дивс чаа бичдэг. Эхлээд юу нь бол бичгээд айгүй өвтэйхэн болчт юм санагдаад идэв надад. Ширээ рүү чи ингээд нэвт явахгүй гэсэн үг. За тэгээ дараагийнх нь болохоор янтай. За энэ болохоор ингээд завар чулуу гэх юм уу да. Энэ дээр болохоор ингээд бих асгадаг. Энэ бол айгүй олон төрлөд юм аа. Амар олон хэлбэр битдэг. Тэгээ миний хувьд энийг болохоор бас амар удаа ашиглаж байгаа. Дараагийн зүйл болохоор дэж бих. За бих бас амар олон төрөл байдаг. Тэгээд хэмжээнээс айгүй өөр байдаг. Миний хувьд нэг авахаараа ингээд айгүй том авчдаг. Гэтэ энэ бас амар том юм шүү дээ. За бихийг ч одоо нэг амар яриад тах ч юу байх вэ? Нэрлдэг бих болохоор энэ бихний үнэрийг та нар мэдэх бах. Амар тийм сод үнэртэй ч шүү. Тэгээд юу нь бол манай гэр хин нэг каллиграф бичингүүд ингээд ямар үнэртэй гэдэг үг. Гэхдээ би өөрөө үнэртэй амар дуртай. Дараа нь мэдээж биер эрэхтэй. Миний хувьд гэвэл яг энэ гурван биерийг яг ингээд тогтмол ашигладаг. Энэ болохоор хамгийн том нь энэ дунд нь аюу жижиг. Бүгдийг нь болохоор би эднэрийг уран зургийн хэрэгслийн зүгээс авдаг. Тэгээд та нар хэрвээ ингээд авах байгаа бол аль болох тийм сайныг юу н авчвал зүгээр. Эхэндээ ингээд зүгээр гайгүй хэмтгнуудыг ингээд авдаг байсан байхгүй. Би 14 хоног манай хэрэглээл ингээд өснө ингээд салгаж малалдаг болол. Энэ хоёр бол нэлээгүй тажигунтэй. Бас биенийдээ бодлон нэлээгүй дүү байхгүй. Гэхдээ энийг би амар удаа хэрэглэж байна. Тийм болохоор ер нь бол ямар ч хэрэгсэл авсан, ер нь юу ч авсан байсан. Нэм өснө чанартай юм авчвал дараа нь илүү бараг ашигтай байдаг. Тийм. Тэгээд өөр юу лээ? Тэг өөр юм бүтээж өгш. Тийм. График бас тусдаа цаасан дээр бичдэг. Мото цаас. Миний хувьд гэх юм бол нооргонд айгүй хямдхан цаас аваад хэрэглэждэг. Тэгээ энэ ч мөр ингээд задлахаа амар томор. Миний хувьд бол юм дахиад би амар каллиграф бичдэг хүн биш. Зүгээр чөлөө цагаараа бичдэг. Тэгээд ер нь айгүй дуртай. Тэр одоо хэдүүлээ хамтдаа каллиграф бичцгээе. За хамгийн түрүүнд ширээгээ зэглэх хэрэгтэй. Аль болох зайтай байвал юм зүгээр.
нь болохоор хайл мэгний савч шиг. Тэгээ би идээгөө зүгээр манай гэртээсэн. Чиглээс өмсөө сайхан байгаа тий. What? За би түрүүнгийн бихээ тусаах гэж бүр амар их хадал явдалд авчлаа. Гэтэ амар заарчлаа зүлх гэж. Знор гимчиод тий. Би бичиг амар удаж байгаа бичиж байгаа болохоор гүрсгнүүдтэй нэг жоохон бичиж үзэх хэрэгтэй.
гадаа маш сайхан бороо орж байна. Манай бичлэгтээ ямар ч хамааралгүй зүйлж гэлээ би та нарт хэлмээр санагдлаа. За одоо ингээд хүний нэр бичих болно шүү дээ. Тэгээ хүний нэрийг яаж бичихээ мэдэхгүй байгаа үедээ болохоор нэрийн тойл гэж хайгаад за тэгвэл монгол бичгийн нэрийн тойл гэж гарч ирнэ. За тэгээд одоо энэ дээр нөгөө хүнийхээ одоо нэрийг бичнэ гэсэн үг. Ингэж гарч ирдэг байгаа жүү. Миний бичгийн тулд айгу олон удаа ингэж бичиж байгаад миний хувьд бол ингэдэг. Тэгтээ нөгөө нэг айгу мундаг бичдэг хүмүүс болохоор шууд бичдэг. Тэгээ би болохоор ингээд жоохон ашлаад айгу олон бичээ. За энийг ингүүл зүгээр юм байна да. Бичнэлээ харж агаад бичдэг байгаа. За бичлэгийн үгээ дуусгая. Тэгээ түрүүнээсэнчлэн дахиад хэлэхэд би амар мундаг нөө каллиграфик мэргэжлээ ингээ болгоцсон биш болохоор та нарт нь жоохон хангалттай санагдсан байж магадгүй уучлаарай. Би одоо илүү нөө сайн төвлөрөөд бичлээ. Энэ үргэлжлүүлсэн нь маш их баярлалаа. Тэгээд илүү олон бичлэг үзхийг хүсч байвал subscribe тавьчих дараарай. Тэгээд дээрэс нь би битсэн каллиграф литерийн дээрээс нь урьсан номныхаа талаар богинохон оруулдаг. Тэгээд тийм тустай аккаунт надад байгаа. Тэгээд тэрийг маань бас энэ даараа би биччихье. Энд ингээд биччихье. Тэгээд баяртай манайхан дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.